I won't do anything if I don't risk being embarrassed. За баг энэ гариг дээр амьдарч байгаа бүх хүмүүсийн анхаарлын төв болсон тулаан за энэ болайхын аргагүй залуу насны эсрэг хашир туршлага. It's within me to be a fighter, to be a disruptor. За баг 2024 он тэр аяараа энэ хоёрын тулааныг болох талаар хүлээж энэ хоёрын тулааны бэлтгэл үйл явцаар амьсгалж байсан гэхэд ямар ч эргэлзэх юм аа. Mike is the greatest heavyweight of all time in my opinion. Тулааны гол дүр 1927 он төрсэн энэ жил 27 настай ютубер, жүжигчин, долларын сайтан бас нөлөөлөгч Джек Паул. Түүний бокс рекорд яг одоогийн байдлаар 11 ялалт, 1 ялагдал. Shape because your health depends on it. We're going to war and he's getting Түүний боксинг карьерт дажгүй чансааны хойлмог тулааны тамирчид хүртэл оролцсон байдаг. Гэхдээ Ned Diaz, Tyron Woodley, Anderson Silva, Ben Askren яг одоогийн байдлаар Jack Paul-ийн түүний боксинг карьерийг давж гарах MMA тамирчин одоогийн байдлаар тааралтаагүй байна. I don't want to die in a hospital bed. I want to die in the ring. Эхнээсээ л энэ тулаан бол шууд мөнгөний төлөөх шоугуудыг боксийн ертөнцийн дотор амьсгалж байгаа, амьдарч байгаа хүн болон ямар ч фэнүүд шууд гадагдаж байсан. Үүнийхээ хажуугаар маркетингийн ажлыг маш идэвхтэй үнэхээр сайн хийсэн. За би бараг тайлбарлах шаардлагагүй. Америкийн нэгдсэн улсын шоу маркетинг гэдэг бол зүгээр л маш хүчтэй хүмүүст нөлөөлж, нойр хоолноос нь гарт нөлөөлж хүнд хүлээлтийг үүсгэдэг. За бүх юм тактикийн дагуу явсан Майк Тайсон ахын бэлтгэл дээрх спарринг хийж байгаа, маш хурдан хөдөлж байгаа, хүчтэй цогж байгаа бичлэгүүд энэ тэндгүй интернетэд цацагдаж эхэлсэн. Түүгээрээс тэр боксч Майк Тайсон ялна гэсэн итгэлийг маш олон хүмүүсийн дотор төрүүлж эхэлсэн. Тулаан бол мэргэжлийн боксийн дүрмээр 8 үе болсон. За үе тус бүр 2 минутын хугацаатай. Хамгийн өндөр цацалттай лайв стрим буюу нийтдээ 69 сая лайв стримийг шууд тухайн үедэр нэвтрүүлсэн байдаг. Үүгээр спортын түвшинд хамгийн өндөр цацалттай боксинг тэмцээн болсон гэдгээрээ шууд рекордыг эвдсэн байна. За тэгвэл мөн үүгээр дуусахгүй тухайн боксинг тэмцээн болсон стадиумд нийтдээ 72300 орчим үзэгчид шууд тэмцээнийг үзэхээр хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь бас л боксинг түвшинд үзэгчдийн тоогоо рекордыг бутан ирсэн байна. За мөн ойролцоогоор 109 сая орчим үзэгч онлайнаар шууд үзчихсэн гэдэг. За энэ тулаан бол тэгэхээр дэлхийн нийтийн бокс болон тулааны спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан гэдэг энэ бол шууд л харагдаж байна. За магадгүй та энэ миний бичлэгийг үзэж байгаа та ч гэсэн тухайн зар сурчлагыг үзээд тухайн шууд дамжуултыг бол үзээд Тайсон дэмжиж байж исэн гэдэгт бол би шууд ямар ч эргэлзээгүйгээр итгэлтэй байна. Only one way to know. Гайхалтай шоу хийсэн. Хоёр дулаач 8 үеийн турш тулалдсан. Энийг 2 дугаар үед бол боксч Майк Тайсон бол үнэхээр гайхалтай ажиллаж үзэгчдийг бол огшоож байсан. Олон цохилтын гаргалтууд дээрээс нэмээд өөрийнх нь бэлтгэл дээр бэлдсэн олон зүүн гарын, баруун гарын гой цохилтуудыг хийсэн. Гэхдээ төдийлөн хомчтой болоогүй. За 2 дугаар үеэс хойш бол мэдээж Майк Тайсон ядарч сууж гэлсэн. За энээс үргэлжлүүлээд боксч Джек Паул бол мэдээж спарринг ажиллагаан дээр хөнгөн түүнтэй цогцолцож эхэлсэн. Маш олон хүнийг хамарсан шоу байсан учраас тулааныг бол эрт дуусгаагүй. Аль болох удаан үргэлжлүүлэх цаанаасаа зохиолтой байсан байж магадгүй. Миний харснаар бол Джек Паул Майк Тайсныг карьерийг хүндсэн үү эсвэл одоо хамгийн сүүлийн тулааныг нь одоо бүр тийм одоо хар дарсан зүүчийг дуусгахыг хүссэнгүй. Ямар ч хэлсэн Джек Паулаас бол гарах тулааны темп тактик хүч бол гараагүй. Маш хөнгөн ажилласаар байгаад шүүгчдийн нэгдсэн саналаар бол ялалтыг авсан. За үүнийхээ ачаар 8 үеийн боксing шоу үзэгчдэд гайхалтай үзүүлсэн 2 тулаанч маань дайжгүй хэмжээний мөнгө халаасалсан. Яг одоогийн байдлаар амд амьдсан яриа болон энэ тентхийн жижиг их сурвалжаас авч үзэхэд бол Джек Паул 40 сая доллар, харин Майк Тайсон ах 20 сая долларыг халаасалсан байна. Гэхдээ энэ бол зөвхөн тулаанаас олсон орлого. Угаасаа Паул ялхан тодорхой гэдгийг 100% өөртөө мэдчихсэн ч гэсэн бас сэтгэлийн нэг юм жоохон горьдлого бол байсан. I want to fight this young motherfucker. За бас юмээ гэж түүн юм чинь бас сонирхолтой тулаан болохчих чинь билүү гэсэн байдлаар. За гэтэл яг л болдог юм бол гэх зохиолынхаа дагуу явсан л та. He the manufactured killer. I'm a natural born killer. John Jones is the greatest of all time. He's beaten every. За UFC 309 гэдэг бол бас л жинхэнэ гал гарсан ивент болсон. Ер нь яг л иймэрхүү тулаан болох болов гэж бодож исэн. Яг л бодож гадарснаар болсон. Хамгийн сүүлийн дэд оргил тулаанд Чарльз Оливера, Майкл Чандлер хоёрын тулааныг би арай их дуусгалаа гэж бодож исэн. Харин тэр тулаан миний сансныг бодвол хамаагүй урт тулаан болж үргэлжилсэн. Үнэхээр гал гарсан бас л хайр татмаар сайхан 5% болж өнгөрсөн. Та бүхэн надад бараг тайлбарлуулахгүй Чарльз Оливера гэдгийг
та бүхэн мэдж байгаа бах. Чарльз Оливера бол UFC холбооны 70 кг жингийн формор одоо хуучин авраг. За авраг байж байгаад махачуд бүсээ алдсан. За бүсээ алдснаас хойш. За дээрэс нь Майкл Чандлер хамгийн сүүлийн тулаанд Дастин Пьюрерт бол ялагдсан. За ингээ хэдүүлээ тулааны экзэгтэй ашны төв рүү оръё. Оливера бол шууд барилдаад хэлсэн. Энэ нэг эвгүй байралд гацсан ш лээ энэ хоёр. Оливера дээрээс уу. За ингэж унгаасан. За тэг ингээ хөлийн аваад боох гэж байгаа юм шиг гүүч юм шиг нэг юм сонин байралд ороод хоёулаа түгжигдсэн. За энэ бол нэлээд удаа үргэлжсэн. За гэхдээ миний харж ирснээр энэ хоёрын тулаан арай эрт дуусчих болов гэж би бас бодож исэн. Оливерад бол дуусгах маш олон боломжууд хэвтээд байсан. Гэхдээ бол тухайн үед Оливер тэр хүзүүнд боох барьц руу бол нэг амар дайрахгүй байгаа юм шиг санагдсан бас. Гэхдээ яг тулдж байгаа хүмүүст нөхцөл байдал хамаагүй өөр л байгаа л да. Зүгээр яг үзэгч миний хувьд бол тэгж харагдсан. За тэгээд эхний 4 үе бол ингээл боох гоод үзээд нөгөөт нь хамгаасаар байгаа л өнгөрсөн л дөө. За 5 дахь үед бол үнэхээр хүчтэй баруун гарын цагтыг явуулсан. За тэгээд дээрэс нь за их нэвсэндээ ястаа нэрээ. Оливера бол энэ дээр бол яах аргагүй манарсан. За гэхдээ нэг юм анзаарагдсан бас толгойн артал руу хит зогсон. Энийг шүүгч бол бас яг зогсоох хэмжээний гэж үзээгүй л дээ. За гэхдээ ямар ч байсан Чандлер бол 5 дугаард өөрийнхөө нэр төрийг цэвэр авч гарахаар гайхалтай гүйцэтгэлийг бол хийсэн, ялагдсан ч гэсэн. За хоёр ч удаа хоошоо ингээд өсөрч унсан. Оливерыг дарж за Оливера тэгсэн ч болтны барьцыг бол тавиагүй. За тэгээ эхний дөрүүд яалч аргагүй Оливера илүүрхсэн байсан учраас Оливерад бол шүүгчдийн нэгдсэн сандаар яалтыг өгсөн. Ямар ч хэрэгэлзээ байхгүй. За ингээд ярилцлага дээр бол Чандлер дараагийн тулаанда Макс Холлоуэйтэй BMF бүсний төлөө юм уу эсвэл Конор Макгрегортой үзмээр ин гэдгээ дахин зарласан. За гэхдээ энэ тулаан болох нь бол юу л бол бидний хүсэн хүлээж исэн дэлхийн шилдэг хүнд жингийн авраг Джон Джонс, за түүний эсрэг хүнд жингийн авраг байсан Стипе Миочич. За энэ хоёрын тулаан бол бас л удаан шуугуулсан. За удаан шуугуулсны эцэст бол зинхэнэ цангааг тайсан тасархай тулаан болсон. Гэхдээ Джон Джонсыг та бүхэн мэдэх бах. Джон Джонс бол хагас хүнд жин тулддаг байсан. Хагас хүнд жингийн авраг байсан. За жинт нь өрсөлдөгч байхгүй болоод явжгаад буцаж ирэхдээ хүнд жинд эргэж ирсэн. Хүнд жинд эргэж ирээд шууд авраг болсон. Джон Джонсын эсрэг Стипе Миочич бол 2021 онд Франсис Нганууд бүсээ алдснаас хойш бол 3 жил орчмын турш ямар ч тулаан хийгээгүй байж байгаад иргэн ирж байгаа. Дээрээс нь шууд аврагын төлөө үүснэ гэдэг бол энэ бол маш том иргэн ирэлтийн сорил. Джон Джонс бол ашигтай тулаан. За ингээ хэдүүлээ хайлайт руугаа орцгоё. За тулаан ихсэн. За Джон Джонсын эсрэг бол Миочич эхний нэгдүгээр үеийн эхний хэсэг бол энэ хоёр бол шууд бие танц спарринг хийсэн. За нэгдүгээр үеийн төгсгөлд бол Джон Джонс Миочичийг бол газарт унгаасан. За үнэхээр ганган унгаасан. За яагаад ганган гэж хэлж ийнэ вэ гэхээр Миочич ч өөрөө барилдаан ч байхгүй бас 2021 оны өмнөх бүсээ алдахын өмнөх Нгануутай хийсэн тулаан дээр Франсис Нгануу барилдааныхаа хүчээр ялсан байхгүй юу. За тэгтэд бол Джонсын барилдааны эсрэг бол бүр юу ч хийж чадаагүй. Бүр үнэхээр Джонс бол өөр төвчнийх гэдэг шууд харагдчихлээ. За дээрэс нь нэгдүгээр төгсгөлд бол ёо бараг л Джонс Миочичийг алаа ичүүл гэмээр аимшигтай тохоогоор нүдсэн. Гэтэл харин босоод ирсэн гайхалтай. За 2 дугаар үед бол хөнгөн спарринг цохилтсон байдлаар бол явсан. За Джонсос бол хит хит хүн цохилт очиж Миочичийг бол хөлтөөр нь гуйвалсан. Яах аргагүй Джонс бол шилдэг гэдэг нь шууд харагдсан да. За 3 дугаар үед за мөн цохилцож ирсэн бүх тулаан босоогоос явсан. За ингээд үхлийн өшөглөлт шууд эргэлтэд зүүн хөлийн өшөглөлтийг Джонсын Миочичийн бөөр рүү хавирганы хэсэг рүү хийсэн. За энэ тулаанд бол шууд ликрээд энэ цохилтонд бол шууд ликрээд унсан аимшигтай тас гэл явсан. Энэ өшгөлтийг бол Джонс баруунаараач тэр зүүнээрч тэрх олон хийдгэлтэй түүний хайлайтууд дээрээс харж олно. Маш олон удаа бэлдсэн ийм өшөглөлт. Энэ бол яг энэ тулаан дээр шууд азар өшөлтөж байгаа юм биш. Энийг байнга л бэлтгэл дээр хийж байгаа харагддаг. Тулааны дараах ярьсан дээр Джонсоос асуусан. Таны ингээд дараагийн төлөвлөгөө юу вэ? Та ингээд
одоо тэтгэврт гарах уу, дараагийн хүнд чинь аялал руу өргөжлүүлээд явах уу, одоо Алекс Перерата ч юм уу, Том Аспиналта ч юм уу тулдах уу гэж Жо Роган бол шууд асуусан халуун цэг дээр. За энэ дээр бол Джонс төдийлөн тийм зодог тайлах бол бодлого байгаа. Гэхдээ би яг хинтээ тулдах талаар бол одоохондоо хэлж чадахгүй нэ. Би ингээд UFC-тэйг хилцээрээ хийж агаад хилцээрийнхаа үр дүнд болно гэсэн байдлаар хариу өгсөн. За миний бодоор энэ бол яг дараагийн Джонсын UFC-гээс хүсэж байгаа мөнгөний тохиролцоон дээрээс тулгуурлаж дараагийн тулаан хийгдэх болов гэж бодож байна. За тэгэхээр UFC 300-ийн товчтой ам гэж нэг иймэрхүү юм байна. Та бүхнээс бичлэгээд жоохон оройтуулж оруулсандаа хүлцэл өгчий. За ингээд дараагийн бичлэгүүдээр сонирхолтой бичлэгүүдээр уулзаад явах болно. За баримтат кинонуудаа бодохгүй та бүхэндээ хүргэх болно. Ингээд суугтайгаа хамт байгаараа мэдээд subscribe дарахаа бити мартаараа. Ингээд түр бай. Be a pro, don't waste your time no more. Who the fuck are you to tell me what to do? I don't give a damn if you say you disapprove. I'm gonna make my move, I'm gonna make it soon. And I'll do it cause it's what I wanna fucking do. Cause all these opinions and all these positions, they come in millions, they blocking your vision. But no, you can't listen, that shit is all fiction. Cause you hold the power as long as you're dreaming.